Эрдэмтэн мэргэдтэй болон улс нутгийн минь оюуны их бурхан Эрдэмтэн доктор профессор Артемич Монгол улсын шинжлэх ухааны авьяат тэгээд төмөр тугаагадан баярлсан талархснаа галбын нутгийн зоонлын өмнөөс илэрхийлж таныг урт удаанаас тэнг тонх байж Эрдэмийн хаяндаа үүрдөө зүтгэж төрсөн нутаг орн ядраагаа үргэлж олон дахин ирж гүйгүүлж байхын өлзөтэй өрөөлийг өргөн дэвшүүлж байна. За бас Монгол улсын 330 сумаас хамгийн анх Бурхны шашны болон шинжлэх ухааны энэ гайхамшигт бүтээлийг хүлээж авч чадсан хамбагчуудаа энэ ажлыг хүс хэрэгжүүлсэн сумынхаа удирдлагуудад баярлж байгаагаа илэрхийлье. Орон дахины 3000 жилийн түүхэн хугацааны эрдэм соёл, зам заншил тэргүүтэн шинжлэх ухааны багтаасан агуу их бүтээлийг бид сургийн сонсох төдийгээр нэрийн хүлээн хэлж чадахгүй шхан байсан тэр цаг үеийг ардаа гэж өнөөдөр өөрсдийнхөө эрхлээ 6 наснаас дээш бүх хүн төгс мэддэг кирилл бичгээр уншиж судлах алтан боломж яг энэ цаг үеэс нэгдсэн гэдэг нь зүү түвш байгаадаа гэдэг шиг санаанд багтамгүй нүүн сайхан үйл явдал болж байна. Манай соёлын төв Монгол ганжуур данжууртай Бадам Дэмчигнээ улаан сахиусны сүм маань Төвд Монгол ганжуур данжууртай боллоо гэдгийг та бүхэнд чангахан хэлье. Бидний өвөлдөж 8 дугаар зуунаас эхлэн ганжуурыг судалж 13 дугаар зуунаас Монгол хэлний төвөрлөн орчуулж 1700 онд модон бараар сэлбэрлэн олзруулж 225 баталгын хэлэн тарааж байсан гэхэд бид үүний хаана явж ирвэ? 1700 гаруй жилийн өмнө үсэг бичгтэй болж дэлхийд ном бичиг соёлыг хамгийн их хүндэлдэг, судалдаг, оюундаг гэдгээр Монгол улс нь олон улсын өмнө алдаршиж ном туран орон гэдэг энэхүү төвд Монгол уран багтаж байсан гэдэг нь бидний дээдэс ямар их ухаантай, их өв соёлтой уурлууд байга. Шинжлэх ухаан хөгжсөн, цахим цахилгаанаар хүний оюун ухаан тэлж боломж гэдэг хязгааргүй үргэлжсэн энэ үед бидэнд дээдийн ном хүрэлцэн ирлээ. Одоо бид бүхэн залуу хүүхдүүд минь номын сандаа бас Бадам Дэмчигнээ сүмдэн олноороо сууж 3000 жилийн түүхтэй гайхамшигтай энэ номыг үзэж судлах асар том боломж нэгдлээ. Харин та бүхэн энэ номнуудаа маш их хайрлаж хууд сүрийг эргүүлэхдээ хуруугаа наргалгүй, мөрийг нуглалгүй, номын сан болон сүмээс гадагш нь гаргалгүй, ямагт сууж унших, ичид ярьж хүч чадлын бишиг унших, эрдэм ухааны ойлгож унших үлдлээ. Ганжуур данжуур дээдийн номыг Монголд анхудаа хүлээж авч байгаа энэ баярыг энэ түүхэн цаг хугацаанд бүрдүүлж өгсөн бас нэг их ачтан бол оюутлагын компани удирдлага гэдэг нэгэд хязгаарч бартаж боломгүй юм аа. Аливаа ажлыг хийх бүрэлдэхүүн эрдэм чадал байхад түүнийг санхүүжүүлэх үеийнх хэд байж чаддаг билээ. Хичнээн олон гайхамшигт бүтээл зөвхөн хөрөнгө мөнгнөөс болоод хүмүүний гардаар ирж чаддаг хэн ч мэддэг. Гэтэл энэ хөрөнгийг гаргаж бидний оюуны санд гэрэл цэцруулсан ачтан бол оюутлагчид та нартай бас галбын голчууд, тамбагчууд үнээр их баярлаж байна шүү. Энэ сонгодог соёлын шинжлэх ухааны бүтээлийг хос бичгэнээр буулгасан гайхамшигт алдрыг Монголдон авч ирсэн. Дэлхийн тавцанд Монгол хөвгүүд охидын ухааныг бишрүүлж чадсан цог цагийн хүрдэн соёлын төвийн нийт мэрэгдүүдтэй галбын нутгийн минь ариун дагшин уул хайрхан догшин хутагтын минь адил чанар өргөсөн сайн бүхэн та нарыг минь үүр дивэн эрдэм номын хөлбөр их талаагаас амьтаа тэнцүү бэрхшээлүүдийг даван туулж алттай тэнцүүхөд эрдэмийн сувдыг авч ирж хүний ертөнцид түгэх өрөөдөн дэдийг өгье. Их хутагтын маань айлдсан амь насан сүмбэр мэт батчаа ариун буян өсгөн далайн минь таривжаа ариваад сансан үйлсэн сэтгэлжлэн бүтээн аяа энэ гайхамшигын орондоо үрд хамтран амьдрий гэдэг өрөөдийг тав хүндэн хамт олондоо өргөн дэвшүүлээд баярлалаа.